Эрхэм үзэгчид та бүхэндээ Мегмар гарагийн мэндийг айлтхан хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг TVMC мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжилгуудаа бэлтгэн үзүүлэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ 2025-аас 2026 оны үгэлжилт хүндэрч малчтын өөрсдийн бэлтгэсэн малын тэжээлийн нөөц дуусч хаваржилтын нөхцөл байдал хүндрэх эрсдэл үүссэн. Үүнтэй уялдуулан аймгийн онцгой комиссоос дараах шийдвэрийг гаргасан байна. Дархуул аймгийн онцгой комиссийн шийдвэрээр аймгийн аюулгүй нөөцөд бэлтгэсэн малын тэжээлийг нэг шуудаг нь 15,000 төгрөгийн үнээр буюу зах зээлийн үнээс хямдаар зөвхөн Дархуул аймгийн малчтад худалдан борлуулахаар шийдвэрлэлээ. Аймгийн онцгой комиссийн шийдвэрийн дагуу аюулгүй нөөцөнд бүрдүүлсэн хэвгийг хөнгөлөлтөө үнээр малчтад гаргах ажлыг өчигдрөөс эхэллээ. Нийтдээ аймгийн нөөцөнд одоо 77.6 тонн нөөц бүрдүүлсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 590 шударга буюу 14.8 тонн малчтад олохоор зөвшөөрлийн хуудсыг олгоод байна. За нэг анхааруулах асуудал байгаа. Зөвхөн Дархуул аймагт мал тоолсон малчин мал бүхий өрхөн маань хэвэг авах боломжтой. Дээрээс нь хэвний тооны хувь дээр бол малчт маань 1 тонноор 2 тонноор ч юм уу ингээд хэмжээгээр авах хүсэлтийг тавьж байгаа. Тийм боломж бол байхгүй. Малын тооноос харгалзаад дээд тал нь 20 шуудаа, цөөхөн малтай бол 5 шуудаа, 10 шуудаа гэх мэтчлэн олгох зохион байгуулалтыг хүнсэтэй чон газраас зохион байгуулж байна. За тухайн малчин маань хүнсэтэй чон газартаа мал тоолсон гэдгээ нэрээр тулгана. Түүний үндсэн дээр тухайн холбогдох дансанд мөнгөнд тушаагаад хүнсэтэй чон газраас зөвшөөрлийн бичгээ аваад Дархан сумын өргөө баг дээр байрлах уяг гурил компаниас очиж хэвгээ авах зохион байгуулалтыг хийж байна. За хөдөөний сумдууд бол багтаагаа сумтайгаа яриад нэгдсэн зохион байгуулалтанд ороод хэвгнийхээ мөнгийг тушаагаад ингээд нэг татаа авалт хийх юм боломжтой. Тийм нөхцөлдүүд багийнхаа засаг дарга болон сумынхаа холбогдох хариуцсан мэргэжилтүүдтэй уулзаад энэ зохион байгуулалтанд ороод хэвгэх боломжтой юм аа. Малчид тэжээлийн үнийг 1001,951,433 тоод даасанд тушааж, баримтаа Дархуул аймгийн хүнсэтэй аж ахуйн газар түлээлгээ өгч, тус газраас тэжээл олох зөвшөөрлийн бичиг авснаар Дархан сумын өргөө багт байрлах уяг гурил компани агуулгаас тэжээлээ очиж авна. Холбогдох утасны дугаар 9922 ТТ 26. Дашин дуртахад зах зээлийн нэг шуудаа хэвний үн 2026 оны 4 сарын 10-ны өдрийн байдлаар уяг гурил компани нэг шуудаа хэвэг 26,125 төгрөг, өгөөж гурил компанид нэг шуудаа хэвэг 23,500 төгрөг байгаа бол захын худалдаанд нэг шуудаа хэвийн үн 25,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Дараагийн мэдээ Дархан суманд нөөцийн мах хэд хоног тасалдсан нөхцөл байдал үүсэт байсан юм а. Энэ талаар бид дараах мэдээллийг сурвалжлаа. Дархуул аймгийн иргэдийн хаврын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн махыг намрын уйлралд нөөцөлж бэлтгэн 3 дугаар сарын 15-наас худалдаалж эхэлсэн. Тэгвэл 4 дугаар сарын 9-10-ны өдрүүдээс эхлэн нөөцийн махны түгээлт хийгдээгүй гэрээ дэлгүүрүүдийн хүргэгч хоосон иргэд нөөцийн махыг сургалж асуусан нөхцөл байдалтай байна. 4 сарын 9-өөс хойш ирээгүй. Тэгээ үн нэмэгдэж шийд гарсны дараа очино л гэсэн. Тэгэл хагасаа бүтэн санд асуудал нь шийдэгдэж байх гэл нэгдгээс эхлээд түгээлт явах юм байх гэсэн нэгд өдөр ирээгүй. Тэгэл өнөөдөр бас ирээгүй байна. Асууж орж ирж байгаа штэ. Манайхаас бол сайн авдаг штэ. Өөр багаас ч гэсэн ирж авдаг байхгүй. Гомдол санал бол нэг байдгүй штэ. Ягаад гэвэл намрын мах болохоор амт шимт сайтай. Тэгэл 2 дахь өдөр гэх чинь борлуулалт ирээгүй байна. Хүн амьтан айгүй асууж байна. Боксын нөтөө усууд ирж ирэхийн та асууж иж ирээл гэж явуулж байгаа би. Намар эн чинь арай хямдхан аваад тэрэн дээр чинь хадгалтынхаа гормыг нэмэл үн санал ямар байна гэдгийг анханасаа үнэ тогтоогоод явцсан мөртлөө тэгэл нэг хэднийхэн 7 хоног заржснаа үн нэмэгдлээ. Зах зээлийн ханаас арай л бага байна гэж тэгж байгаа. Тэр бол ашиг машиг нэмэл зарагдчихсан үн мэл бит. 4-р сарын 10-ны өдөр Дархан мах эрдэнэ комбинат компанийн зүгээс нөөцийн махны үнийг килограмм тутам нэмэх хүсэлтэд албан бичгийг засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байна. Бид нар бас нэг гэрээндээ жоо өөрчлөлт оруулах гэж байгаа. Шийдвэр гарсан дараа тайлбар өгөө. За бас үнэ нэмэх гэж байгаа гэдэг мэдээллийг яриад байна л да. Ямар үндслээр үнэ нэмэх гэж байгаа юм бол? Үнэ нэмэхгээгүй. Тэгээд ямар ч хэсэн тайлбарыг шийдвэр гарсан дараа өгөө. Харин усаас мөнгө авч бэлдээгүй шүү хамгийн гол нь. Энэ тал дээр аймгийн зүгээс нөөцийн махны үнийг нэмэх боломжгүй гэрээнд тусгагдсан үнийн дагуу худалдаална гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хэрэв нөөцийн махны үн нэмэгдвэл иргэдийн худалдан авах чадамж буурна. Энэ асуудлаар аймгийн засаг даргын орлогч авлангаас дараах мэдээллийг авлаа.
2025 оны 10 сарын 9-ний өдөр одоо нөөцийн махны бэлтгэх махны нөөц бүрдүүлэхийн түүнийг хадгалах, худалдах, за хяналт авах гэрээ гэж байгуулагдсан. За энэ жилийн хувьд бол 102 тонн махыг за 51%-аас баггүй нөхөр, 6%-аас илүүг нь ямаа, за үлдэж байгаа хэсгийг бол хоньны махаар бүрдүүлэхээр энэ гэрээ хийгдээд за энэ гэрээний хүрээнд бол 78 хоногийн хугацаанд ард иргэдэд энэ нөөцийн махыг хүрийн ястаа махыг 16300 кг нь за хоньны ястаа махыг 14800, ямааны махыг 11200 гэсэн ийм одоо үнийн дүнтэй бид бүхэн худалдан борлуулж одоо ард иргэдэд хүргэнэ гэдэг ийм гэрээтэй. За эхний сард бол 30%, хоёр дахь сард 40% гэдэг ийм хууртай. За үлдэж байгаа 3 дугаар сард бол 30%-ийг зах зээл дээр гаргаж одоо гэрээ байгуулсан дэлгүүрүүдээр иргэдэд түгэх ийм гэрээ байгуулагдаад ажиллаж байгаа. За өнгөрсөн 5 дахь өдөр буюу 4 сарын 10-ны өдөр одоо гэрээ байгуулсан Дархан Эрдэнэ мах комбинат ХХК маань за бидэнд альбан бичгээр хандсан. Энэ ямар учиртай альбан бичиг байсан бэ гэхээр килограмм тутамд одоо бас махныхаа үнээр эргэж ярилцах шаардлага үүсэж байна. За түгээлт хийхэд за мөн одоо ажилчдын цалин хөлсийг өгөхөд бас тодорхой зардлууд нэмэгдэж байна. За энэ бензин шатхууны өсөлттэй холбоотой, ажилтнуудын цалин өсөлттэй холбоотой. За мөн одоо зах зээл дээр бас хит өндөр бас махны жижиглэнгийн үн нэмэгдсэнтэй холбоотой. Заашгүй одоо эргэж ярих юм шаардлагууд байна гэдэг ингээд 10-ны өдөр бидэнд 5 дахь өдөр байсан. Ингээд 5 дахь өдөр бидэнд хүсэлт ирсэн. За энэ хүсэлттэй нэгд өдөр бид бүхэн танилцаад өчигдөр гэсэн үг. Өнөөдөр 14-ний өдөр ингээд 13-нд танилцаад компани удирдлагуудтайгаа бас уулзалтыг хийсэн. За компани удирдлагуудтай уулзаад за килограмм тутамд бол нэмэгдүүлэх боломжгүй гэдэг ийм яриа хэлцэл төрсэн. Нэг ёсондоо бид бүхэн энэ худалдан борлуулж байгаа үнийг нэмэгдүүлэх бол боломж байхгүй. Энэ гэрээ явъя гэдэг ийм байдлаар бол бид бүхэн ярилцаад за компани удирдлагууд маань эргээд бас нарийн бас зардлынхаа тооцооллуудыг хийя гэдэг ийм чиглэлтэй. За өнөөдөр бид бүхэн дахин хуралдана, дахин уулзна. За бидний зүгээс барьж байгаа бодлого бол энэ саяны миний хэлсэн энэ үнийн дүнг бол өөрчлөх боломжгүй гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. За дээрэс нь нийтдээ одоо иргэдэд хүрэх ёстой 102 тонн махыг бүрэн гүйцэд олгоно гэдэг ийм байдлаар ярилцж байна. За яг хөө зүгээр юуны явцад, хилцээрийн явцад магадгүй зарим махан дээр бас тодорхой тооны хувьд, хэмжээний хувьд бол бас өөрчлөх боломжтой байж болох юм а гэдэг ийм байдлаар бид бүхэн ажлаа зохион байгуулад ажиллаж байна. Нэг өсөндөө өнөөдрөөс түгээлт хэвийн үргэлжлээд явна гэж ойлгож байна. Иймд иргэд өөрт ойр байрлах нөөцийн мах борлуулж буй гэрээ дэлгүүрээс үхрийн махыг 1 кг-ыг 16300, хоньны махыг килограмм нь 14800, ямааны мах килограмм нь 11200 төгрөгөөр худалдаа авна. Төвөмсгийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дархуул аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаас бэлтгэсэн мэдээллээр хөтөлбөр үргэлжилнэ. Дархуул аймгийн засаг даргын зөвлөлийн ээлжид хурал 4-р сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар нийт 4 асуудлыг хэлэлцэж, зарим асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар оруулж шийдвэрийг гаргах юм а. За өнөөдөр засаг даргын зөвлөлийн ээлжид хурал зохион байгуулагдлаа. За энэ хурлаар үндсэн 4 асуудлыг авч хэлцлээ. За ямар асуудлууд орсон бэ гэхээр жил бүр одоо бас дарханчуудын одоо шүтэн болсон дархан хайрхан уулыг тайх тухай асуудлыг одоо иргэдийн хуралд одоо тоогдогддог. Тэгэхээр энийг энэ жилээс бол жил бүр одоо энэ бэлгийн тооллороо одоо Лусын болттой энэ цуны ихэнх сарын энэ өдрийг сонгож одоо тайдаг учраас за энэ өдрөөр нь одоо бас иргэдийн хуралдаа жил бүрийн гэдэг байд томьёолоор одоо оруулж танилцуулж одоо шийдвэрээ гаргуулъя гэдэг энэ саналыг одоо Шарангол сумын засаг дарга түүний тамгын газраас оруулж ирж засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлж дэмжүүллээ. За мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг аймгийн хүн сүдэн аж ахуйн газрын дарга бас танилцууллаа. За нэг ёсондоо бид бүхэн дарханыхаа одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих энэ хөнгөлтөө зээлийг олгох хүрээнд аймаг орон нутгийн оролцоо 300 сая төгрөгийг одоо бас гаргаж энэ сангаас олох зээл дээр бол бас аймгийн оролцоогоо нэмэгдүүлэх гэдэг дээр шийдвэр гаргуулахаар мөн одоо иргэдийн хурал бид бүхэн өргөн барьж шийдвэрлэнэ. За зулцгын голын Нарсан хойд 1978 онд анх байгуулагдчихсэн ийм зулцэг нэртэй ийм хиймэл нуур
байсан. За энэ маань одоо хүний хүчин зүйлээр одоо шалтгаалаад одоо бол байхгүй болсон. За мөн хөрсдний одоо дороотл нэлээ орсон энэ одоо нуур байсан хэсэг за мөн экологийн бас энэ тэнцвэр байдал алдагдсан гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нуурыг бас сэргээх тухай асуудлыг Сумдундын ой ангиас бас танилцуулгуудыг хийлээ. За аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаас ямар шийдвэр гаргасан бэ гэхээр миний бие ахлаад одоо нэлээ өргөн бүрэлдэхүүнийн ажлын хэсэг байгуулж энэ нуурыг сэргээх тухай асуудлыг бас эцэслэн шийдвэрлэе. Газар дээр нь ажиллая. Тодорхой судалгааны ажлуудыг бас хийгдъя. Тэнд бас газар олголт бас давхцсан асуудлууд бас саяны танилцуулган дээр яригдчихээн. Тэгэхээр эдгээр асуудлуудыг одоо цэгцэлж энэ нуурыг сэргээх экологийн тэнцвэрт байдлыг одоо нэмэгдүүлэх, сайжруулах энэ чиглэлд бол бас хамтарч ажил дэмжиж гэдэг. За мөн орон нутгийн одоо энэ зам ашиглалттай холбоотой төлбөрийн асуудлуудыг 2027 оны 1 сарын 1-ний өдрөөс бас шинжилсэн тарифаар мөрдөө гэдэг энэ саналыг орон нутгийн одоо зам тээвэр энэ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бас саналуудыг оруулж ирж за иргэдийн хуралд тодорхой одоо судалгаануудыг нэмэлтээр хийж одоо өргөн барихаар гэсэн ийм дөрвөн асуудлыг бол өнөөдөр зөвлөлийн хурал хэлсэн шийдвэрлэлээ. Засаг даргын зөвлөлийн хуралд гишүүд танхимаар болон цахимаар оролцож асуулт саналаа илэрхийлсэн юм а. Аль болохоор одоо бас Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Дархуул аймгийн гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бодиттой хувь нэмэр оруулан ажиллаж байна. За, няраад хэрэглэх пульс оксиметр 5 ширхэг байхад болно гэсэн учраас өнөөдөр ингээд худалдаа авалт. Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Янжмаад тэргүүтээ гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс өнгөрөх 3 дугаар сард нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллаж, тус тасгийн 2-3 дугаар давхрын өрөөний 31 цонхонд цонхны хаалт тоноглолыг суулгаж өгчээ. Эмч сувилагчдын хүсэлтийн дагуу их хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж буюу 5 ширхэг пульс хэмжигчийг хүлээлт өглөө. Дархуул аймгийн иргэдийн хурлын дарга болон Дархуул аймгийн гамшигын эрсдлээс урьдчилан сэргийлэх энэ салбар зөвлөл маань 2026 оны 3 сард Дархуул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажилласан байгаа. За энэ хүрээнд бас яг энэ хүүхдүүдийн эрсдэл учруулж болох үеийн нөхцөл байдлуудтай бол танилцаад өнөөдрийн байдлаар бол Дархуул аймгийн хүүхдийн тасгийн 31 цонхонд бол тэн өндрөөс сэргийлэх энэ тоноглыг бол ингээд суулгах гэсэн байгаа. За ингэснээр мэдээж хэрэг хүүхдийг тэ нөгөө эрсдэлээс сэргийлэх ялангуяа өндрөөс унахаас сэргийлэх тал дээр бол нэлээхэн ач холбогдолтой ажил болсон байгаа. За мөн яг тухайн үед эмч ажилчтай уулзаад ялангуяа эмчнэрт болон сувилагчнэрт нэр шаардлагатайгаа 5 пульс оксиметрийг эмч эмнэлгийн ажилтнууд бол хүүхдийн тусламж үйлчилгээнд одоо ингээд хэрэглэхээр бол бэлэн болсон байна. Тэгэхээр энэхүү үйл ажиллагааг мэнд дэмжсэн ингээ мянган хүүхдэд бас аим хайрлах, дээрс нь эрсдлээс хамгаална гэдэг бол бас эмнэлгийн нэг томоохон үйл ажиллагаа нэг ингээ та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. За Дархуул аймгийн гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2026 онд за хийж хэрэгжүүлэх 19 томоохон ажил байгаа. За эдгээр ажлуудаа өнөөдөр бас эхний 1-р улирлынх нь бас гүйцэтгэлийн ажилдаа танилцаад явж байна. За энэ гол нэг ажил бол одоо манай аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн хүүхдийн больницын за ялангуяа хүүхдийн тасаг дээр бага насны хүүхдүүдийг одоо өндрөөс унах эрсдлээс урьдчилан сэргийлэх бас арга хэмжээ зохион байгуулж өгөөч гэж хүслийн дагуу орон нутгийн зөвлөлийн даргатайгаа бас зөвшөлдөж гишүүдийн саналаар ингээд өнөөдөр Дархуул аймгийн хүүхдийн больницын 31 одоо том 2-3 давхрын цонхуудыг одоо эрсдлээс хамгаалсан хамгаалт хийж ажил зохион байгуулсан байна. Нэг одоо газар дээр нүүцлээ чанарын түвшин маш сайн хийгдсэн байна. Өнөөдөр манай Дархуул аймгийн нэгдсэн хүүхдийн больниц бүсийн хэмжээнд баг үйл ажиллагаа явуулж байна. Маш олон хүүхдүүд энэ чинь эмчлэгдэж байгаа. Энэ хүүхдүүдийг бас эрсдлээс өндрөөс унах ажиллагааг хангасан томоохон сайхан ажил болжээ гэдгийг газартай танилцлаа. Их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах орчин нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулж буй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Янжмаа болон гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье. Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээллээр үргэлжилнэ. Сайн байцгаана төвөмсийн иргэд дарханчуу та бүхэн анхаарлаа наашнд хандуулаарай. Бид та бүхэндээ маш хэрэгцээтэй цаг үеийн мэдээллийг онцлог хүрэхтэй таатай байна. За учир үйл дарханчуудынхаа дунд гэр ахуй, цахилгаан бараа, бичих хэрэгсэл, соёлын бараа хамгийн хямд боломжийн бөөний үнээр нэг дороос өргөн сонголттой худалдаалдаг Аз бөөний төвийн салбар 2 агуулгах чөлөөлөх 50% бодит хямдралтай уралдааг зарласан байгаа байна. За Аз бөөний төвийн салбар 2 бол мэдээж шинэ дархан Магнолиа хотхны
тод амьсын B1 давхарт байрлалтай байгаа. За та бүхэн яг энэ салбарт ирэх юм бол гэр ахуйн бүх бараг 50% хямдралтай үнээр, цахилгаан бараг 40% хямдралтай үнээр, бичих хэргийн бараг 20% хямдралтай үнээр, за соёлын бараг харилцагчийн үнээсээ дахиад 20% хямдралтай юм супер агуулгач хөлөөл хямдралтай үнээр тус худалдаа авах бүрэн боломжтой байгаа. За энэхүү хямдралтай худалдаа бол 4 сарын 1-ээс 5 сарын 1-ний өдрийн хугацаанд үргэлжилж байгаа. Та бүхэн нэг өдрийн өмнө ч гэсэн төрүүлж ирэх юм бол таны өмнө өргөн сонголт үргэлж нээлттэй байх болно. За бас нэгэн онцлог зүйлийг дуулахад бол мэдээж Азбоны төв маань нийтдээ 4 салбартай. За эдгээр 4 салбар нэгжтэй. За дөрүүлэнд нь бонус картын хөнгөлөлтийн урамшуултай худалдааг бол эхлүүлсэн. За үүн дээр бол салбар 1 буюу цувраа цоо аз гэр ахуйн салбар, за салбар 2 яг энэ бидний байгаа салбар, за мөн салбар 3 цувраа цоо бичих хэрэгслийн бөөний төв, за салбар 4 цувраа цоо гоёхон дэлгүүрийн салбараас та аль салбараар үйлчлүүлсэн хөнгөлтийн бонус карта нээлгээд 3% хөнгөлөлтийг эдлэх бүрэн боломжтой байна. За ингээд Магналийн хотхны тод амьстай B1 давхар салбар 2-т ямар бараа бүтээгдэхүүн инхүү 50 хүртэлх хувиар супер хямдрсны бүгдээрээ дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилццгаая. За үзэгч та бүхэндээ Азбоны төвийн зохион байгуулагч ахлагч очмоотой уулзуулъя. Тэгэхээр үнэхээр гоё хямдралыг зарлжээ тий. За хоёулаа ямар бараанд сахиж танилцуулах вэ? За манайх гэр ахуйнхаа бараанаас эхлээд танилцуулж гэдэг юм уу? Манай хамгийн гол чухал бараа бүтээгдэхүүн чинь гэр ахуйн бараа байхгүй аяг тав шаазангуудаас эхсүүлээд тэгээ бүгд 50% хямдралтай худалдаалагдж байгаа. Виноны ондог маань 6 ширхэгтэй байхгүй дотроо. Тэгээд энэ үннээсээ 50% хямдраад 15,000 болно. Энэ ингээд дотроо бас 2 ширхэгтэйгээрээ 10,000-аас 50% хямдраад 5,000 болж байгаа шүү. За тэгээд энүүгээр бас ийм стаканууд энэ ингээд 6 ширхэгтэйгээрээ 14,000 гээд энээсээ 50% хямдраад 7,000. За манайхны хамгийн их хэрэгэлдэг одоо энэ панчааны аягнууд ингээ 2,000-аас 50% хямдраад 1,000 төгрөг. За нилээ супер гоё хямдэрсэн байгаа юм байна да. Ер нь бас нэг өдрийн өмнө ч гэсэн эрт ирэх юм бол хүмүүс маань өргөн сонголттой бараа маань хязгаартай учраас сонголт маань бас байхгүй болчихно шүү. Тэгээд төрүүлж ирсэн нь илүү гоёыг сонгоно. Одоо ч хэлбэл ган гаяны сүүлүүд эрүүлэндээ ээлтэй гэж яриад байна. Энэ жишээлбэл үнээсээ шууд илүү хэлж байна. Энэ бас юу 50% хямдарж байгаа шүү дээ. Энэ нөгөө нэг халахгүй ингээд айгуу зузаан маш сайн ган. Энэ ингээд 7,000-аас 50% хямдраад 3,500. Энэ аяг ч гэсэн бас ингээд 10,000 гэхгүй юу? Тэгээд 50% хямдраад 5,000 болж байгаа. За энэ модын эзлүүд маань ч гэсэн бас бүгдээрээ 50% хямдарсан байгаа. Нөгөө гоё ингээд нөгөө 5 тавихад тий 11,000-аас 50% хямдарсан байгаа шүү. 5,500. Ерөөсөө л энэ бичигдсэн байгаа үнээсээ шууд та өөрөө шууд бодоол 50% гэж бодоол шууд кассан дээр очиад хямдруулаад авах нь шүү дээ тий. Модон тагшнууд ч гэсэн бас яг энэ үнээсээ бүгдээрээ ингээд 50% хямдарсан байгаа. За ишигийн нумаа синжтэй аягнууд байна. Синжтэй аяг энэ ингээл 3,500-аас 50% хямдраад 1,750 төгрөг гэсэн үг. Тэгээ энүүгээр ингээд шүлний аяг, цайны аягнууд маань бүгд манайх 2,000-аар зарагддаг. Тэгээд 50% хямдраад бүгдээрээ 1,000 төгрөг болсон гэсэн үг. За ер нь бол ёстой хаач энэ шүлний аягнууд ч гэсэн 2,500-аар бүгдээрээ ийм шүлний аягнууд нь 2,500-аар зарагддаг. Бас 50% хямдраад 1,250 төгрөг. За үзэгч та бүхэндээ хаягаа дахиад хэлжээ те. Шинэ дархан Магналийн хотхны тод амьс гэсэн дэлгүүрээ төшөөтэй яг тэрний B1 давхартанд байгаа шүү. Дээрээ Азбоны төвгийг бичигсэн байгаа. Тэгэхээр салбар 2 дээр ирээд үнэхээр хаанч байхгүй. Бараг л одоо та бүхний хувьд алдагдaltaй ажиллаж байгаа гэмээр агуулгах худалдаан дээр дарханчуудыгаа төвөмс иргэдээ инхүү ирж байна. За тэгээд танаа гол нь соёлын бараг би бас мэдхий. Хэрэглэгчдээсээ нөгөө яг үйлдвэрийнх нь үнээр авдаг хэрнээсээ дахин хямдарч байгаа юм байли те. Тэгсэн. Хойлоо тэр хэсгээр очиж хэлэхгүй. Манай дээр соёлын бараанд бүгдээрээ харилцагчийн үнээр зарагдаж байгаа. Тэгээ Ананго, MSM, тэгээд юунууд Nano гэл бүх төрлийн юунууд харилцагчаас авдаг байхгүй юу? Тэгээд бүгдээрээ 20% хямдралтай байгаа. Харилцагчийн үнээр зараад дээрээс нь манайх 20% хямдрал зарлагдсан байгаа. За та бүхэн одоо энэ харагдаж байгаа үнэ шууд 20%-аар бодоол тооцсон бол шууд тэр үнээрээ худалдаа авах. Тэг нэг ширхэг барааж 20%. Энэ хүүхдийн баг 30-ны яны маань 5,500-оос 20% хямдрахаар 4,400 болж байгаа. Ширхэг бараач гэсэн 20% хямдралтай бөөнд орох нь тий. Аль харилцагчийн бараг авсан бүгдээрээ 20% хямдралд орж байгаа шүү. Яг энд байгаа үннээсээ 20% хямдрна. За тэгээд үзэгчтэй бас би түрүүн хэлсэн байгаа тий. Азбоны төвийн 4 салбараар аль ч салбараар үйлчлүүлсэн та гол нь бонус карта нийлхээрээ. Тэгээд бонус карта нийлэх юм бол яг нөгөө номингийн карт гэдэг шиг явах юм билээ тий. Тэр тухай бас мэдээллийг 20, 30, 40, 50%-ийнхаа хямдруулчаад тэгээд дээрээс нь 3%-ийнхаа
бонус хөнгөлтийн бас эдэлнэ. Маш гоё мэдээлэл байгаа шүү. Тэгэхээр та нар маань Аз бооны төр үйлчлүүлж эхлэхээсээ өмнө эхлээ бонус картаа нээлгээрээ. Тэгээ худалдаа авалт болгондоо 3% хөнгөлтөө эдлээд аль салбараас маань хөнгөлт эдлэнэ. За Аз бооны түн маань ингээд 4 салбартай шүү. Тэгээд салбар 1 нь цуурайцоо Аз гэр ах гэж байдаг тий. Салбар 2 нь яг бидний зогсож байгаа Магнолиа хотхны тоодоо амьсан яг доотлын Б1 давхар байгаа. Салбар 3 нь болохоор цуурайцоогийн бичиг хэрэгслийн бөөний түн, салбар 4 нь цуурайцоогийн гоёхон дэлгүүр байгаа шүү. Тэгээд аль салбар дээр очсон гоё бонус картаа нээлгээ хөнгөлтөө идлээд нэмүүлээд яваарай тий. За эцэгчүүдийн хувьд памперс маш их худалдаа авалт хийдэг. Тэгээд бас их мөнгө бас их зарлагддаг хэрэгсэл байдаг. За тэгвэл памперс маань хэдэн өв хэмдэрж ийн. Тэгээд олон төрлийн памперс байгаа юм тий. Тэг за. Памперс маань ч гэсэн нөгөө дан харилцагчийн үнээр ирдэг. Тэгээд тэрнээсээ бас 20% хямдралтай байгаа шүү. Бүүгийн Раскал, Хагис тэгээд памперснууд байгаа. За тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд бол ингээд яг хямдралтай байгаа үнээр нь хүүхдийнхаа их хэрэгэлдэг арзмаар за илүү томоор ч юм авчих юм бол эдийн засгийн маш том бараг 20-30% хэмнэлтийг танаа гэр бүлд олох нь шүү гэж хэлмээр байна. Тэхийн тулд Магнолиа хотхны тоодоо амьстай хэсгийн доошогоо Б1 давхарт Аз бооны төв төрөлцөж ирээрээ. Памперснууд маань ер нь бол өргөн сонголттой байгаа. Тийм тэрнээсээ тэгээд ирээд эцэг эхчүүд маань ээжүүд маань ирээд 20% хямдралаа. Тэгээ дээрээс нь бас 3%-ийнхаа бонусыг эдлээд авч олно. За Аз бооны төвд нэг удаагийн хэрэгслүүд маш өргөн сонголттой байдаг шүү дээ. Хэдэн хувь хямдарч байгаа вэ? Бас 20% хямдарч байгаа. Бас яг бөөнийхөө үнээр зарагддаг хэрнээ тэрнээсээ бас 20% хямдралтай байгаа шүү. Бүх төрлийн сав, баглаа, бодол, хоолны сав, аяга бүгдээрээ байдаг. Тэгээ бүгдээрээ 20% хямдралтай байгаа. Яг Аз бооны төвд ирэх юм бол өөрийн бээр ирж үцхээр байхгүй зүйл байхгүй гэж хэлэхэд болно. Яг ингээд өөрөө бичилж очоод 50 болохыг харах юм бол яг одоо таны гэр оронд хаанчиг л одоо хэрэгэлдэг хэрэгцээтэй зүйлсүүд нэг дор ингээд байдаг шүү гэдгийг та бүхэнд онцолж хэлмээр байна. Энэ гоё хямдрал зарласан үеэр нь ирээд бүх хэрэгцээгээ нэг дороо сонгоод манайхан тэгээ сонгоод худалдаад аваарай. За Аз бооны төв бичиг хэргийн бүхэл төрлийн хэрэгслийг бас бөөний үнээр худалдаалгаар танигдсан. За тэгээд танай бичиг хэрэгчин бас ямар үйлдвэрүүдтэй гэрээтэй ажилтдаг хэдэн өв хямдарч байна? Манай бичиг хэргийн бараанууд бүгдээрээ бас 20% хямдарч байгаа. Дан үйлдвэрийнхаа үнээр харилцагчийн үнээр зарагддаг хэрнээ дээрээс нь бас 20% хямдралтай зарагдж байгаа. Улаанбаатар Ферентив, Дэлигийн тэгээд манай дээр нөгөө нэг хонгорхон брэндийн бас сэвлэг үргэх багцууд бүгдээрээ худалдаалагддаг. Хонгорхон брэндийн манай нөгөө албан ёсны борлуулагч ахгүй юу? Тэгээс нөгөө сэвлэг үргэх багц бүгдээрээ манай дээр зарагддаг. За Аз бооны төвд ирэх юм бол гэр бүлийн бүх гишүүнд хэрэгцээтэй зүйлс байдаг. Түрүүн бид нар харуулсан памперс хүртэл байдаг, гэр ахуй, за манай эзэгтэйнүүд, гэрийн эзнүүдэд маш олон хэрэгцээтэй зүйл байдгаас гадна сурагч хүүхэд багчууд, цэцэрлэг сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан бичиг хэрэг маш олон төрлийн сонголттой байна. За тэгээд бичиг хэрэг маань бас ийхүү 20% хямдарч ах шиг байна тий. Тэгж байгаа харилцагчийн үнээсээ 20% хямдарч байгаа. Бүх бараанууд нь бичиг хэргийн. За бичиг хэргийн барааг мэдээж тэр болгон ийм бараа байна гэж хэлэх нь бас бидний цаг хүрэлцэхгүй. Жишээлбэл энэ зеро үзгийг би сайхан нэг худалдааны төвс хүүхдүүдтэй нэг ширхгийг нь 1200 төгрөгөөр авч исэн бол Аз бооны төв дээр 650 төгрөгийн үнэтэй байна. Гадуур байдаг үнээс 2 одоо дахин хямд байна. Тэгснээ одоо энэ 650 төгрөгөн дээрээ яг энэ агуулгах чөлөөлөх 20% хямдралтай үнэ бодох юм бол энэ үзгийг та бүхэн маань хүүхдүүдтэй 520 төгрөгөөр худалдаж авах бүрэн боломжтой байгаа юм биш үү? Яг энэ мэтчлэн Аз бооны төвд та бүхэн гэр бүлээрээ ирэх юм бол өөрийнхөө гэр бүлийн эдийн засагт маш том одоо хөнгөлөлтийг эдлэх юм байна шүү. За дараагийн хэсгийн соёлын бараан дээр ирсэн байна тий. Энэгээр маань хуурай салбит, нотын салбит дандаа харилцагчийнхаа үнээр зарагдаж байгаа. Тэн дээрээ бас 20% хямдралтай. 20% хямдрал дээрээ та нэмээд 3%-ийнхаа бонус хөнгөлтийг бас эдлэнэ. За жишээлбэл одоо нэг өдөр болгон бидний цүнхэнд явж үздэг. Нотын салбит шүү дээ. Клиник гэсэн нотын салбит 1950 төгрөг гэж байгаа. 1950 төгрөгөөс та Аз бооны төвөөс ингээд худалдаа авах юм бол 20% хямдрлаараа 1560 төгрөгөөр худалдаж авна. За энэ мэтчин та бүхэл хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ 20-оос 50 хүртэлх хямдралтай үнээр авах боломжтой байх нэ. Нааш нь 4700. Тэрнээсээ бас 20% хямдарч байгаа. Тэгээ 3760 төгрөгөөр. Дотор нөгөө нэг 100 ширхтээ 80 ширхтэйгээрээ үнэн жоохон ялгаатай байгаа. Тэгсэн ирнэ 20% хямдарч байгаа. Олон ширхтээ учраас тийм үү. Тэгээд 80 ширхтээ нь 3700-аар зарагддаг. Энэ бас их хэрэгцээс байдаг байсан тийм. Энд чинь ямар наа чи нөгөө нэг талдаа ийм хөөсрүүлэгчтэй, нэг талдаа ийм зөөлөвчтэй салбит хуураа.
угаан норгонгууд ингээ хөөсрөөд арчигддаг. Нээсээ бас 20% хямдраад 4,000 төгрөгөөр зарагдаж байгаа. 5,000 төгрөгөөс шууд 4,000 төгрөг болж хямдалж байгаа юм байна. За тэгээд мэдээж олон төрлийн бараа бүтээгдэхүүн байна. За бид хоёроос мөнгөний та бүхэнд ийм юм бараа гэж хэлээ явал мэдээж бидний өнөөдрийн хөтөлбөрийн зах хүрхгүй шүү дээ. За энэ бас их хямдарсан гоё бүтээгдэхүүн харагдаад байна шүү дээ. Энэ болохоор нөө хуураас салбидаг, татдаг. Дотроо 460 ширхэгтэй. Энэ ингээ бүр 50% хямдарсан байгаа. Тэгээ 1000 төгрөгөөр зарагдаж байгаа. 2000-аас 50% хямдраад 1000 төгрөг. За 1000 төгрөгөөр хаанаас ч бас тэгээ ийм олон шигтэй татдаг салбитыг худалдаа авах боломжгүй байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр та бүхэн Шинэ Дархан Магнолиа хотхны тод амьстай хэсгийн яг доотлын Б1 давхарлаа ороод аз бөөний төвийн салбар 2-оор 5 сарын 1-ний хүртэл үйлчлүүлээрэй гэж урьж байна. Зөвхөн энэ салбар дээрээ л 20-с 50% хямдралтай байгаа. Манай хамгийн гоё онцлог бараа энэ нойлын цааснаа тахгүй юу? Тэгээ амар гоё маш гоё зузаан ингэж үүрж бутрахгүй гоё нойлын цааснууд бүр цаанаас бөөний хөвнөр зарагдаад тэрнээсээ бас юу гэсэн байгаа 20% хямдарсан байгаа. 15 ширхтээ нь 15,000, 18 ширхтээ нь 15,000-аар зарагддаг. Тэгээд 20% хямдраад 12,000-аар худалдаа авах боломжтой. Тэгээ 24 ширхтээ нь 18,000-аар бас зарагддаг. Тэгээд тэрнээсээ 20% хямдраад 14,400-аар худалдаа авах боломжтой. За үүн дээр бас нэмээд бонус картын урамшуулсан байгаа тийм. Үүн дээр нөгөө 3%-ийнхаа бонус картыг заавал эдлээд яваарай. Тийм заавал та картаа нийлгээрэй. Карт нийлэхэд бол тухайн өнөөс ямар нэгэн зүйл шаарддаг байх тийм. Нэг сүртэй шүү шаарддаг гутсныхаа дугаараараа бүртгүүлээл тэгээл хадгалагдчихин. Тэгээд худалдаа авалт бүрдээл хөнгөлтөө эдлээ явуулчих. Аль ч салбар дээр манай цуураа цогийн салбар гэр ахуй тэгээ бичиг хэрэг гоёхон дэлгүүр дээр бүгдэн дээр нийтлэнэ. Тийм нөгөө гоё цагаан сармарын гоё бараанууд ч одоо ингээд бас аваа цааш нь хадгалаад тавьчвал бас хэрэг болно шүү дээ тий. Энэ л ихэд ингээд 120,000 байхгүй юу? Тэгээ 50% хямдраад 60,000-аар худалдаж авна. За тэгээ манай гэрээ эцэгтэйнүүдийн их л гоё хайж сургалдаг гоё чамин гэр ахуйн бараа бүтээгдэхүүн өргөн байна да. За яг ийм хямдралтай бүр 50% хямдралтай байгаа дээр нь ирж та худалдан авалт хийдэг л цаг мөч байна да тий. Харин тий. Тэгээ энэ гоё чихрийн тавгуулагч энэ чинь ингээл 35,000, жижиг нь 25,000 байхгүй юу? Тэгээд 50% хямдрна. Том нь 17,500, жижиг нь 12,500-аар авна. За ийм гоё 30,000 төгрөгийн энэ нөгөө нэг тортны савнууд ингээм хоёр төрлийн сонголттой. Энэ бас ингээ 50% хямдарсан байгаа. Шууд 15,000. 15,000-аар. За энэ мэтчлэн ер нь тэгээд лааны суур тэгээд гэр ахуйд хэрэгцээтэй гоё 50-өөр шилэн эдлүү тэгээд зөндөө олон бүтээгдэхүүн байгаа юм байна. Тэгээд 50% хямдралыг хуульч чаддаг их амархан шууд хуваагаад бол. Тэгэхээр ерөөсөө энэ байгаа үннээсээ жишээлбэл энэ 2,500 төгрөгийн энэ савнууд тий хоолны савнууд маань 1250 болно болж байна гэсэн үг шүү. Тэгээ хамгийн гоё нь энэ бас нөгөө нэг омны юунууд шилэн савнууд бүгдээрээ эднэр бас бүгдээрээ 50 12,000 ийм савнд л одоо тэгээ 6,000 төгрөг болоод хямдарна гэсэн үг. Энэ ингээ 3-таа энэ ком байгаа даахгүй юу? Энэ 37,000. Тэгээ энээсээ 50% хямдарна. За аз бөөний төвд маань цахилгаан бараа бас хөргөн сонголттой байдаг шүү дээ. Хэдэн хувь хямдарж ийн ямар онцлог цахилгаан бараанууд байна? Цахилгаан бараанууд маань 40%, 50%, 30% гэдээ бас янз бүр байгаа. За яг халуун тоогоо могоо зүгээр тийм ийм тоогоонууд бол бүгдээрээ 50% хямдралт орсон байгаа. Яг ингээд цахилгаан ингээд тогон залгадаг хэднүүд нь болохоор 40% хямдралтай байгаа. Жишээ нь одоо энэ бэлгийн чиг харигт бат хийвлэгч маань ингээд 35,000 байхгүй юу? Энэ ингээд 40% хямдрахаар 21,000 болно. Энэ талах шаарагч бас 35,000 бас 40% хямдраад 21,000 болно. Дээрээс нь 40% хямдралд ороод нөгөө 3%-ийнхаа бонусаа бас давхар эдлээд явна. За хүмүүс бас их энэ дахиад шаарагч, хуушур шаарагчийг асуугаад идэг шүү дээ. Энэ маань хэдэн төгрөгийн үнэтэй хэдэн үе болж хямдсан? Энэ хуушур шаарагч маань 180,000 төгрөгийн үнэтэй. Энээсээ 40% хямдраад 108,000 төгрөгөөр та худалдаж авч болно. Энэ нөгөө нэг хөөрхөн бэлгийн чиг хайрагч гэдэг чинь ингээд нөгөө гурлаа ингээ шаарддаг тий. Энэ 45,000-аар зарагддаг манай дээр. Энэ ингээд 40% хямдраад 27,000 болж байгаа. За гих мэтчлэн олон цахилгаан бараанууд байна. Тэгээд ер нь хөвчлэн 40 тэгээд зарим одоо сонгогдсон бараанууд нь 50% хямдарч байгаа юм байна.
DBS-ийн хамт олон энэхүү үзэгч та бүхэндээ маш хэрэгцээтэй мэдээллийг дуулгасан гэдэгтээ итгэлтэй байна. За та бүхэн шин дархан, за Magnolia буюу хүслийн хотхны яг эсрэг талд байрлалтай тус хотхныхоо тод оймс гэсэн бичигтээ төв зам дугаа харсан байрлал яг доотлын B1 давхарт нь Азбоны төв гэсэн бичигтээ энэхүү салбар 2 дэлгүүр маань байрлаж байгаа шүү. За та бүхэн энэхүү үйлдвэрийн үнээр, бөөний үнээр худалдаалдаг бүх төрлийн бараа бүтээгдэхүүний дахиад 20-оос 50% бодит хямдралтай үнээр худалдаж авснаар өөртөө болон гэр бүлтэй хайртай дотны хүмүүстэй хамгийн үнцэнтэй бэлгийг болон хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг авах боломжтой байгаа шүү. Ингээд та бүхнийг за Азбоны төвөөр үйлчлүүлж мөн 3% хөнгөлтийн бонус картаа нээлгэж 3% хөнгөлтийн эрхээ эдлээд явахыг хүсэж байна. За салбар 1 бол цуурай цоо аз гэр ах уу. За салбар 2 бол Magnolia хотхны яг энд байршилд байгаа. Салбар 3 бол цуурай цоо бичиг хэрэгслийн бөөний төв байдаг бол салбар 4 цуурай цоо гойхон дэлгүүр байрладаг байгаа шүү. Дөрвөн салбар дэлгүүрийн альч дэлгүүрээ үйлчлүүлсэн та бүхэн бонус хөнгөлтийн картаа эдлэх боломжтой. Гэхдээ 3% хөнгөлтийг эдлэнэ. За энэхүү агуулгах чөлөөлөх 30-50% хямдралтай худалдаа үргэлжлэх хугацаа цөөн үлдэж байгаа тул та бүхнийг 5 сарын 1-ний хүртэл 1 өдрийн өмнө гэсэн эртэрч өөртөө сонголцтой байгаа дээр нь худалдан авалтаа хийгээрэй гэж уриалж байна. Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Маргаашийн дугаараар уулзлаа. Түр баяртай.